эсхий дүүрхтэн үзүүлж байна. За өнөөдөр их сайхан Маргигээд их сайхан өдөр болж байна уу юу? Тийм байна. Салхи шуурган тогтун бол бас болоо шүү тийм ээ. Энэ жилийн хувьд одоо цас ихтэй байна. Хамгийн гол нь салхи шуурган тогтун байвал одоо бас тэнийгээ дагаад бас мал ялгаа байхгүй, хүн ялгаа байхгүй. Зоо тэнэгэр байна гэж ярьдаг шүү дээ. Одоо бидний хүүхдээс бол малын зоо байгаль сайхан байвал одоо өөр юм үсэхгүй. Байгаль сайхан байвал одоо юм бүхний амьдрал байна. Малчин хүн ер нь юу хүсэж байна тахаар зарим байгаль хангаамн сайхан бол өөр хүсэх юм алгадаа гэж. Тий. Ерөөсөө ганц хүсэж байгаа юм л байна. Өөр юм хүсдэг юм байна. Байх юм бол ийм сайхан. Малчин үл хүсэж байгаа юм. За энэ жилийн хувьд бол манай баруун сум бол жоохон цастаа тодорхой байдалтай байна. Одоогийн байдлаар яг маань ингээд эргэн тойр ингээд одоо мал бичээд идэх юм бол энэ уртын харагдаж ямар үс цухыг гадаад бут юм аа. Дандаа бут одоо шарилж шавг одоо тиймэрхүү юм. Тэр л одоо харагдаж бус нь бол ерөөсөө байхгүй. Яг жинхэнэ өвсөө ингээд гадараас суулгаад идэх юм бол би цасаасны маргаас нэрээсээ өөрөө мөртөө яваад ерөөсөө үдсэлдэ. Тэгэхэд ерөөсөө малын одоо харт хураагаараа тэрнээс очиж одоо 2 ч удаа нэг жоохон цас мас гэрмэг кэлма хайлаа. Одоо ялмаа гэж ярих юм да. Өнгөрсөн шөнө гэсэн бас нэгэн жоохон кэлма хийчихсэн нэг шууны мөр. За ингээд энэ жилийн яваад би ч одоо яг жинкнээсээ бол одоо малчин хүн биш. Гадар тариалангийн үйлдэлд энэ гадар тариалангийн үйлдвэрд одоо 30 гаруй жил 40 гаруй жил ажиллаад одоо ч гэтэл бас нэг хүүхдүүд бас нэг жоохон гадар тариалангийн юм тарина тэнийгээ тариад бас энийг хөсөлтөд ингээд байж та өөрийн өвд гэх юм бол одоо яг хөвсөндөө ойлоо тэтгэвртэй гарсан зүгээр байхгүй бол нэг хэдэн маллаад бас хүүхдүүдтэй нэмэр хандээ болоод бас нэг мах өрдөчихгүй бас нэг Монголынхаа энэ бас нэг энэ хүнсний үйлдвэр бас нэмэр болох хүнсэнд бас нэмэр болж шүү дээ. Тийм жоохон биш сонирхох үйлжээг нь. Аа. Ер нь амаргүй мал гэж тийм байхаа. Мал гэж амар хүн болгон хийгээд байдаг биш шүү. Тийм амар хүний чинь хийгээд зүгээр мал ялгаа байхгүй, тариа удаач ялгаа байхгүй. Мал бол одоо ингээд эхээсээ гарлаа бол тугуулуулаад тэгээд өсөд боожод ингээд үржээ явчихдаг юм санаж байгаа. Аа гэтэл тийм биш ээ. Гэтэл тийм биш. Мал асар их асрамж хэрэгтэй. Нөө ингээд тугуул болгоод авчлаа одоо ингээд тугуул энэ чинь одоо бидний чинь одоо ингээд энэ он гарч цагаан сарын дараа одоо бяруу болно. Бяруу болно одоо ингээд энийг ингээд тийчээгээд амьдраад байгаа юм шүү дээ хэдэн мал. Хүмүүсийн төлөө. Хүний төлөө амьдарч байгаа. Хоол чинь суур цагаа. Хүн малынхаа төлөө амьдарч байна. Малаа тэтгэж байна. Байгаль нь малаа тэтгэж байна. Тэгэхээр энэ малын хүнээ тэтгэж байна. Хүнээ тэтгэж байна. Хүнээ тэтгэхийг нөө утга юугаар гэх юм бол одоо хүндээ бас хүний амьдрал хайрлах л хүн шиг хайрлах маа ухаантай. Тэжээгдэх одоо хүний чинь одоо бас тэгээд би нэг 17 бяруу нэг 4 тугал байна одоо ингээд 17 тугал одоо нэг ахаад нэг энэ жил бас нэг шин 4 тугал гарт 4 шин тугал гарцсан энэ одоо энд байна шүү дээ тийм ингээд тийм бай. Тийм ингээд одоо байж гэн тэгээд өвжөөнийхөө энэ одоо яагаад ийм ирт гарав? Үгүй яах вэ өнгөрсөн жил нөгөө ногоо цагаан сайтай байсан учраас манайх малын тижэл тэврэг сайтай байхгүй. Тэврэг сайтай. Тэгээ нөгөө хээл авах чинь чанартай юм чил одоо хээл чанартай мочил хээл аав шүү дээ. Тэгээд тийм учраас одоо өнгөрсөн жил ингээд хамаагүй бас ингээд орж болдог бас нөгөө нэлэх тугал моглоо тийм ээ манч бас яг бас тийм учиртай шүү дээ тийм шивтгэхэд бас таны шилбэр байна. Тийм миний тугал байдаг шилбэр. Хадлангийн өвс жилийн үед яаж ин хэр байна ах вэ? Энэ жилийн хувьд бол хангалттай юугаа авч чадав. Хангалттай юугаа авч чадаагүй. Уурч жоохон муу байна уу? Ингээд бороо хураатай. Одоо гадрын гарт шинг баг байсан учраас одоо хадлан нэг жилдээ нэг 20 гаруй портер өвс авдаг байсан бол энэ жил нэг 10 чүт таатай хөрсөн портер өвс аваад ингээд халын лавсан. Тэгээд одоо дээр нэмэгдэл болгоод одоо боодолтой сүрэл байна манайх чи гадар тариалангийн бас аваа яач учраас гадар тариалангийн бүс учраас амьдарч байгаа. Яагаад тэрс бол сүрэл тэгэл одоо тэгээд юу байдгийг ногоон тэжээд мэдэд тэгээд тийм их юм одоо бэлдэж явсан. Ямар ч байсан Монгол адуу гэж сайхан
Ямар ч гэсэн жоох ийш бол нэрээ бас л нэр ингээ жоохон ядруухан байш уу тэг ядраад ирж байгаа байхгүй ч өвс нь хоол нь багсаад ирэхээр хүн юм идэхгүй 3 хонохоор ямар байдаг үлээ тий. тэг чавчиж идж байгаа мач нь ядраад хөрх ятн көгшин көгөө одоо тийм оёгтой моёгтой юм болоод ингээ турж ядраад одоо энэ ч көгшин агтсангүй л дээ одоо хүн өглөө юм идэхгүй өдөр юм идэхгүй оройны хоол иддэгтэй л адилхан 3 удаа хүн хоол иддэгтэй л адилхан тийм байх. Тэгэхээр чинь мал ингээд нөө цас ихтэй байна гэдэг чинь одоо яг л юм хийж чадахгүй болохоор чи ингээд нөгөө жоохон тамир тэнхээ алд. Тэг хүний гараар бидсэн одоо иймэрхүү бэлдсэн юм их л одоо энэ хуваардаж хэмжиж дамжиж одоо бараг нормод оруулаад тэгээд энэ мал болцоо гэж хэлээд тэгээд ороо хөрөг бэлчээрээс хөрөөд ирэхэд хоосон байхгүй тулд одоо нэг 2-3 боодол одоо пресс задлаад өгчихжээ нэ 2-3 сэрээ өвс тайлаад өгчихжээ. Тэгээд тиймэрхүү байдалтай одоо нэг энэ одоо өвс нь одоо энэ жил хүрэх бах. Хүрнэ. Хүрэх үү? Хүрнэ. Тэр цаан чинь одоо юунууд нь байгаа. Энэ одоо тэ 10 хорц өвс юм уу тий? Тийм. Ингээд дарагдаад нягтараад ингээд суугаад доош нь одоо ингээд. Энэ одоо их аагаараа татаад авд ингээд шургуудад аагаараа татаад. Таны бүтээл үү? Нөө одоо дээр үч одоо манай ийм байсан. Ийм байсан л да зүгээр айлууд бол одоо нэг ухааны асуудал мондөг ухаан байсан. Энийг одоо ингээд татах юм байгаа шүү дээ тий? Тэгэл яах вэ нэг шийт гीचээд ингээд татна. Би нэг сэрэн болдог гэдээ авсан чинь ийм юм. Сэрэн энэ байгаа нэг. Ингэж яагаад? Гүү ингээд шургуулаад татаад ав. Ийм шургаа. Тэгээ шургуулаад. Тэгнэ. За одоо ингээд татах уу? Тэгээ татна. Ингэж авд юм уу? За. Мондөг эгээ шургуул тэгэл дээрээс нь ингээ аваад авахгүй биш. Бургас. Дунд байгаа нь гой нарийн ногоо үсний татгаараа гэж юм. Тийм бай. Тийм бай. Нуруултаа зэн дараагчсан үсээ сэрүүлж өгнө. Өөр хэдээд энэ хэдэн мал хүний төлөөд явдаг. Энэ малыг малж байгаа энэ мал байна. Малчин энэ хүмүүс нэр бас тэгээд хүүтний ширүүн уур авсан тийм ээ? Тийм. Хэцүүг 5 туулд тийш үү те. Би өөрөө бол гадар тариалангийн үйлдвэрд одоо сангийн аж ахуй, бургалтаа сангийн аж ахуй байна. Цагаан цогон сангийн аж ахуй гэж явахаас эхлээд одоо Эрдэнэт нэгдэж манайх баруун бүрэн Сэлэнгийн аймагт бол хамгийн сүүлчийн ганц нэг шивэтэй байж магадгүй шүү. Тийм үү? Гарлаач. Баатаргийн шивээ. Яг өвс өгчих бах. Тэгээ бод тэгээд бол цааталтай өвснө таантай одоо тэжээлийн хаашаар байгаа өвсөйдэн. Яасан ч бас тааруулж өгөх бах тийм ээ? Тийм. Тэгэхгүй бол тэгэл итгийнх нь хэрэгээр өгөөд байж бас болохгүй. Тэгээд би гадар тариалангийн үйлдвэрт ажиллаж байгаа тэгээд Монгол адуу Монгол мал хөөрхий. Энэ мална гэдэг бас л том шинжлэх ухаан шүү ах маань. Том шинжлэх ухаан. Бас их төвчээртэй хүн. Асар их төвчээр шаардлагатай, цаг үеэ мэдрэх шаардлагатай, өв сургамал, тэгээд гадрын гарцаа бас шинжих хэрэгтэй. Тэгээд юм бүх юмыг л юм тооцоолсон. Тийм, маш мянган мэрэгний. Үнэ. Тийм. Малчин хүн мянган мэрэгчлийн зээн гэдэг чинь үнэн шүү дээ. Маш үнэн бол нэг ажлаа дахин хийдэг. Дахин хийдэг. Одоо хөрд дээргүүтэл адилхан дээ. Маргааш дахиад яг ингээд яг энийгээр өглөө усан өдрийнхөө юм өдөрхийг нэг юм хийсэн бол тэрийг маргааш өглөө дахиад босоод эргээд нөгөөтгөл яг л хийж байгаа шүү дээ ерөөсөө. Нөгөө сургаал сайхан өгөөд шүү дээ. Ингээд төлөөгээ бэлдэж гинөө. Энэ ингээд төлөө бэлдэж манайх төлөө. Энийг ч одоо өшөө сайхан чанаржуулж бэлдэх. Энэ зүгээр арга л яатсан ба. За. Тийм манайх яг хаа. Чанартай бэлдэнэхээр яг хаа. Чанартай бэлдэн гэхээр тэрийг энэч нь одоо ингээд энэ аргалыг одоо ингээд сайхан оолохтой хүртэл нөгөө аргалын ман том нягтршил тэрийг бүх юм чинь одоо ингээд тийм нэг ялгаад дээр өсөж одоо бид нар ч одоохондоо бол тийм сүнж гэж юм барьчдаг. За түн. Сүнжэн дээр энэ одоо ийм юм ч одоо энд эдгээр бол сайхан аргал болно шүү дээ. Энийг эдгээр бол ерөөсө бутраад тэгээд мандын хөлөр гიშгдээд өтөбөт болоод явна. Түлэх юуг бүр зориуд тэгж тэрэнд нь бэлдэх юм байна тий. Тэгэхээр хонь арай удаа аснаа. Хонь малтай бол яг хөрзөн гэж нэг сайхан юм байна. Аа. Тэнийгээ сайхан ингээд хороод одоо манай баруун аймагуд
одоо дүүр ингээд баруун авч бар энэгээр хашаа хийчихэж хашаа бүр хашаа малыг хашаа хийчихэж байна. хөрзөнгөө бол одоо ингээд бүр одоо дугууны хээш ингээд сайхан ингээд гурвуулж зэгнүүлээд ингээд хошуулдаад бүр ингээд хураагаад хатаа төрөвлж байгаа төрүүлээд хатгаа тойруулаад гişнэн гоё амьдрал тэнд байна. Модгүй газар биш таах. Тийм модгүй газар. Модгүй газар бол мод төлөхгүй галт хүлээд хэдэн зуун жил амьдрал ирсэн юм байна. Тий. Одоо би өмнө говь аймагуудаар ингээ явахаар аргад бэтгэл одоо Тэмээний хомол маллынхаа энэ хөрзөг түлээд амьдраад ирээд байгаа байхгүй. Тий. Модгүй газар. Тийм модгүй газар. Тийм сайхан. Манайх ч бол тэгэд модтой газар болохоор модоо бас хэтэрхий. Хэтэрхий хайр найргүй хадаж байна. Хайр найргүй бас төлж байна. Хайр найргүй төлж байна. Монгол хүн ер нь зөв ухааны гаргуул ямар ч цаг үед сайхан дасан зогцоо сайхан амьдарч чаддаг юм байдаг шүү дээ. Одоо бид одоо малчин удмын малчин төмнөл одоо үндэсүүд одоо ингээд явж байна. Тэгээд эсхий дүүрхтэн үзүүлж байна. Яахан одоо гоё бэлэг өгнөөд өнөртэй. За энэ Үүлэн будааны жигнэмэг гэдэг Монголын үндэсний үйлдвэрлэгч компани байна да. 8 сартаагаас дээш өгдөө хэрэглэнэ гэж. За нэг үеийнх. За маа. За энийг аваарай. баярлалаа гэрээ миний. За. Өвөө дээр ирж байгаа юм байна шүү. Өвөө энэ хоёр дээр ирж байгаа юм байна. За баярлалаа гэрээ. За маа. За. Одоо тэгээд нэг сургууль амарцсан тэгэл. Сургууль амарсан цэцэрлэг амарч байна. Гуруулаа цэцэрлэг явна. Тий. Цэцэрлэг амарсан болохоор тэгээд. Ахын задлаад хөө. За тэгээд. За үүлэн будаан хүүхдэд их зөөлд будааны жигнэг. Ирүүл. За амтаад дээр юм. Гоём. Хэдэн улсын хөдөлмөрийн баатар. Монгол улсын хөдөлмөрийн баатар. Тийм ээ. Би ч одоо гадар тариалангийн үйлдвэр 1968 оноос эхэлж ажилласан хүн. 1968 онд одоо Шаамрын сургууль комбинат гэж байсан. Тэнийг төгсч ирээд одоо цаан толгойн сангийн ажихын Ургалтаан 2 дугаар тасгийн 2 дугаар өргөд гэж байна. Анх хэлээ тэнд Харьяанд ирж одоо ингээд ажил амьдралын манд гараа хийсэн хүн дээ. Тэгээд миний явсараа бат 1989 он хүртэл гадар тариалангийн үйлдвэрлэлд таталтгүй ажиллаж. Энээс хойш одоо таталтгүй ажиллаж нийтдээ 27 жил намар болгон компани өрөөлөнд дээр сууж тариав ногоо хурааж тарьж хавар болгон тарьж одоо ингэж тракторын жагтаад ингэж яг одоо гадар тариалангийн үйлдвэр мэргэжээд гадар тариалангийн үйлдвэрлэлд ингэж ажилласаар байгаа. Тэгээд 1989 онд нэг хийсэн хөдөлмөрийн маань төр засаг, ард түмэн, хөдөлмөрийн хамт олон ингэж үнэлж өгнөд бүгд найраа Монголоор тусан хөдөлмөрийн баатар гэдэг ийм эрхэм хүндтэй содыг 1989 онд 89 онд ийм төвхтэй. Энэ хоёр нь гадар тариалангийн үйлдвэрлэлээс татраагүй явсаар аваад 2005 онд өндөр насны одоо тэтгэврт гарч одоо гадар тариалангийн үйлдвэрлэлээс баг дээр хөндөрсөн боловч одоо тэгээд одоо хүртэл салаагүй л явж байна. Нэг хүүхдүүд маань жоохон удаа тарин бас 5 онгаан удаа тарин тэнийг тарилцсан бас зөвлөгөө өгөн тэгээд одоо компани хүнэгжүүдээс ингээд танд мэддэг усууд одоо компаниас эхлүүлж юм асуун тэгэхээр тэр би гадар тариалангийнхаа үйлдвэрээр салаагүй л яваа гэж өөрийгөө дүгнэж өдргөд үзлэр явдаг юм гүндээ. Гадар тариалангаар нийлээд агсан байна тийм. Гадар тариалангаар агсан. Гадар тариалангийн үйлдвэрд одоо сүүлдээ хөдөлмөрийн баатар болчоод одоо инженер, бригадын дараа тэгээд компаниас эхлээд хийгээгээс гадар тариалангийн үйлдвэрлэлийн одоо бүх л одоо ажлын шатамжлагыг одоо гүйцэлээд хамгийн сүүлд одоо компанид инженер гэж байгаа тэгээд одоо тэтгэвртэй гарсан. Аав одоо ямар юу гэдэг юм те аав. За миний аав бол одоо Ожуугийн баас гэж хүн байсан. Одоо хөвсгөл тэмцээний Ахмад зүтгэлтний арай болоогүй зүгээр Ахмад дайчин одоо ийм хүн байсан. Халах гол 1945 оны чөлөөлөх байнд одоо
45 оны дай ингээд чөлөөлөх тайнд оролцож явсан Ахмад Тамсгийн 8 дугаар дивиз гэдэг тэнд одоо Көнгөн Пилмотчны Навууч гэдэг юмар одоо явж Хятадын цагаан хэрэг хүртэл явсан одоо ийм түүхтэй хүндээ манай бол Баян аймгийн Буянд сумын хүн би ураахаа хүн одоо манай аав маань ураахаа би өөрөө ураахаа хүн одоо энэ манай ураахаач бол энэ тэнд явсан газараа бол сайн сайхан явж байгаа одоо тэнд явж байгаа ураахаа аялга дээр бол одоо бас жоохон халахсан байж тээ тийм ээ одоо тэгэлгүй яах вэ насаараа одоо ингээд нутгасаа гараад хэр удаж байна да та хоёр маань 60 одоо манай энэ хүн бол яг энэ нутгийн яг одоо яг энэ Сэлэнгийн аймгийн баруун бүрэн сум одоо энэ бургатай дэнжгээд энэ дэнж дээр бүр цагаан өнийг байна шүү дээ. Тэр цагаан өний өөртөлсөн одоо юм. Уугуул нутг нь. Их ч одоо тэгээд энэ нутгийн уугуул байх юм. Өө зөв. Халах гэж явах уу тий? Зөв. Залуудаа одоо юу идэх хүн байв? Бүхэл их л олон юм хийдэг хүмүүс байдаг дээ манай ахын тул чинь тэгэл. Би Цэцэлийн өглөө өдөр ажгийн ярав нарийч хийж ирсэн. За. Тэгж байгаа 78 оноос Цэцэлийн ярав хийгээд 92 он хүртэл хийлээ. Хүүхдүүдтэй хөөрхөн бүс. Хүүхдүүдийн стандарт хүүхдүүдийн стал божигна шаагалдаад хүүхдийн нэр сайхан тий. Тэгээд арчил гараад 20 жил ажилласан. Тэгэл 92 онд тэтгэд гаргацсан. Тэгээд бас тэр чигээрээ ч тэтгэд гаргахгүй. Энэ манай компани байгуулахад энэ бас 9 жил ажилласан. За. Ямар компани байгуулсан? Жаргаланд компани. Тэгээд энэ дээр Жаргаланд компани маань нийлээд жоохон таваа бүрэн бомбот гэж компани болоод тэр бүрэн бомбот компани маань одоо суурм чиглэл ингээд газар тариалгийн үйлдвэр тарианы компани. Тариагаал хураан тэгээд одоо тарихын тулд одоо нэг газрыг юм тарьсан тариагаа өшөөж боловсруулахгүй. Тарьсан тариагаа боловсруулахгүй л дээ тэгвэл одоо хижээл байл. Тэгээд гурлын үйлдвэр тушаа дархан гурлын үйлдвэр өшөж одны хэлбэр тариагаа борлуулаад тариагаа борлуулаад тэрнийхээ ашиг орлогоор тэгээд компани хамт олонний тэтгэгээд итгэл одоо ингээд тэр үед одоо ер нь илгээлтийн үе гэж бас байсан уу? Илгээлтийн үегүй. Тэр үед илгээлтийн үед одоо энэ тэндээс ер нь тэгэл энэ газар тариаланд одоо их ажиллаж ирсэн хүмүүс их байдаг юм байна шүү дээ. Одоо 90 оноос 9 оноод ирдэ л дээ. Тэгэхээр чинь бас л баруун бүрэн сум чинь бас л газар тариалан гарсан бас илгээлтийн үеэр бас ирж ажиллаж ирсэн. Тэр үеийн одоо ээж автагаа дагаж ясан. Ёстой л эдгээр шиг жоохон хүүхдүүд маань одоо өнөөгийн одоо бараг 60-70 настай хүртэл буураа болсон байх тий. Илгээлтийн үеэр нэлээд олон хүмүүс ирсэн юм. Илгээлтийн үеэр ч одоо манайх ч одоо илгээлтийн эзэдүүд гэдэг янз бүрийн хойноос төгсж ирсэн, Оросоос төгсж ирсэн. Тэгээд одоо дотооддоо сургууль техникумд төгссөн зөндөл одоо сайхан тариаланч залуучууд ирдэг байсан. Тэгээд тэдний чинь ажил амьдралтаа залгуулах гээд одоо зөв юмд одоо оруулах юмсан гээд баригад салаа ахлаад бас хамт олонний зохион байгуулад аж ахуй нэгжгээд ингээд гайхаас өмнө одоо газар тариалан өмлөг задрахаас өмнө салаа байгуулсан тий баригад байгуулна янз бүрийн одоо тооцоотой баригад байгуулна тэр өмнө чинь бүгдийг ламжлаад манай баригад их одоо энэ шилвэстэй өрийн 3 дугаар гэдэг сайхан баригад байлаа. Тэр баригадыг нийт өрнөр нь тогтжуулаад байртаа болгоод бүх одоо юм нэг сайхан зохион байгуулад техниктэй одоо тий цаг үеийн сайхан байсан л да. Хүмүүс их хөдөлмөрч айгүй хөдөлмөрч ирсэн. Одоо тэгэл тэр үед чинь одоо нэг оюутан болоод ирэхээр энэ их бас нэг гэрийн даалгавар юутай бас ингээд бас ажилдаг байсан юм байл шүү дээ. Хацсангүй ажилдаг байсан. Хацсангүй их сайхан ажилдаг байсан. Тэр оюутнууд ч одоо ерөөсөө номрын тариа хураалтанд өвчрөм цэвэрлэхээс эхлээд ирнэ шүү дээ. Одоо манай энэ бургалтаа сангийн аж ахуйч багт нь манай бараг юунд чинь сангийн аж ахуйт нь ангахын дунд сургууль тэр чигээр ерөөс дадлага хийгээд ажиллаад цалинтай. Тэгээ намар болохоор тэгэхээр зарим үед оюутнууд ирнэ. Оюутнуудын хугацаа ингээд уусаа тариагаа авч чадахгүй бол одоо цэргийн анги цэргийн өдөр нь
дээр нь одоо янз бүрийн техник хүмүүдийн оюутан сурагчид ирнэ. Одоо энэ шаамрын сургууль комбинат гэдэг энэ манай Сэлэнгийн аймагт том одоо трактор комбайн бэлддэг том сургууль байдаг шүү дээ. Зөв. Тий, тэгээд тэдний оюутнууд одоо суралцагчид ирнэ. Тэгээд дуусал бол бид нэр өөрснөө ажиллана. Одоо бүргээд suurгоод цэцэрлэгийнх нь цагаараа сургуулийнх нь цагаараа тэгээд том жижигхүүд бүгд одоо ирж ийн ажиллаж бүгдээрээ их орондоо асар том бүтээн байгуулалт хийж одоо гадар тарэлэнгийн үед яг тэг сайхан хөгжлийн үед энэ одоо жоохон буруу маягийн жоохон би миний хувьд гэж одоо хүртэл дотороо бодоод явах жоохон буруу маягаар хөвчлөсөн да. Одоо тэр цаг үе ямар гоё юмыг бэлдэж өглөө. Одоо ингээ харахаар сэтгэл бас нэг юм бодогдлгүй яах. Бодогдлгүй одоо ингээд намар болоод ингээд явах чинь одоо яг жоохон сүүлийн хайч юм бол яг юу болчихваа. Тий, юу болчихваа. Яг ямар юм замаар явчихваа. Бүх трактор хамбаан барьжсэн тракторыг барьжсэн юм чинь дээрээс тракторыг хаяад комбайна хаяад дээрээс ямар ч ажилгүй болж байгаа шүү дээ. Трактор хамбаан хийж болооч. Би тэнд л их харуулсч явдیں۔ Аяганд нэг сайхан нэг мөнгө аяганд нэг сайхан буян хийгээд нэг тогтсон нэг аарууд буцаагаад көмөрч юм шиг л одоо тэгээд өөр шүү тий. Тийм л өөр байл. Одоо яг нь сүүлийн үед яг тариалан сэтгэлтэй одоо бидний өрх хөөхтүүд гадар тариалангийн үйлдвэрлэлдээ бас хувь нэмэр оруулах гэсэн одоо тийм бодолтой аж ахуй нэгжүүд бас төр засаг энэ дээр ч бас нэг жоохон анхаарал тавиад нэг жоохон техникийн шинжилэл явагдаад одоо харин шүү гадар тариалангийн үйлдвэрч одоо нэг үе бодвол арай нэг толгоо нөгөө эргэж гин манай монголчууд юм эргэжгүй эргээд монгол өв соёлоо гэж байна ирээд энэ орчин цаг үеийн нэг хөгжил дэвшил технологитойгоо бас хослуулах гэж үзэж байна. Үзэж байна. Энэ залуучууд харин энэ өв соёл үүх түүхээс их мэдээлэл өгчих юм бол энэ залуу үе харин өшөө илүү гоё аваад явах уу би бодож байна шүү дээ. Харин тийм. Тэгэхээр энэ хүмүүс чинь яг бидний үед ийм ажиллаж ирсэн юм. Ингэж юм хийж ирсэн шүү. Ингэж малынхаа түүхийдийг хаяхгүй ингэж боловсруулаад дэлхийн зах зээл рүү гаргаад эндээс улс их орон эдийн засгийн эргүүлтүүлж явж ирсэн 5 хүн шүү маа гэв тийм ээ. Тэр бод уул уурхаа байгаагүй юм шүү гэдэг тийм ээ. Гэх мэтлийн түүх соёл энэ 100 жилдээ нийгэм өөр байгаа шүү дээ. Тэр нэгүүдээс иш татаад авахын аваад чааш нь сурахын сураад ингээд энэ залуучууд маань илүү бас яваасаа гэж боддог юм. Дээр нь энэ төрийн бодлого гэдэг маань өөрөө өнөөдөр мал аж ахуй руу болон газар тариалан ер нь энэ Монгол улс өөрийн гэсэн үйлдвэртэй байх. Тэр өөр улс орноос үйлдвэрсэн юм бид нар худалдаж аваад байдаг. Үндсэн бүтээгдэхүүн Монголоос гарч яваад буцаад бүтээгдэхүүн болж ирээд байгаа байхгүй юу? Гэхдээ тэгээд тэнд хийгээд байгаа тэр үйлдвэрийн өнөөдөр ингээд хідэн их наядаар нь тагаад хулгаалаад эдэл явж явах хоорондоо ганц нэг хэдэн 5 аймгийн дунд юм уу 10 аймгийн дунд ганц тэр нэглүү үед байдаг шиг дандаг баасан үйлдвэр барьчих л та. Тэгэх юм бол Монгол даяараа мачдын түүхийд үн ороод Монголын амьдралч бий болоод үйлдвэр дагаад ажилтгуудад буураад ажлын байр бий болоод бидний энэ өнөөдрийн Монголын цагаан эдээ дэлхийн зах зээлд гараад Монгол малын түүхийд өөрөө дэлхийн зах зээлд бордогдоод яваад ирэхээр энэ чинь улсын эргэлтийн юу шүү дээ. Тэгэхээр улс өөрийн гэсэн үйлдвэртэй байх хэрэгтэй. Улсын бодлогоор тэр түүхийн эд боловсруулагдаад цаашаа менежменттэйгээд энэ Монгол малын мах гэдэг юм маань өөрөө 500 гаруй эмийн ургамал шингэсэн байгалийн цэвэр экологийн бүтээгдэхүүн буюу дэлхийд номер 1 болох малын мах сүү цагаа гэдэг. Энийг хувийн компани ш төр бас тэр үйлдвэрээсээ тийм ээ бас мах юугаа бас гаргаад ингээ явчих юм бол энэ өөрөө малчин төмөнд Монгол ямар их ашиг тусдаг гэж байна ахын. Дахиад тугал гараад ирнэ. Дахиад хургаш гараад үрждэг уурхаа штэ. Тэгээд тэр нүүдлийн мал аж ахуйд орлоготой болоод малчин хүн малаа өсөхгүй болоод чанартай малаа өсгөө явчихаар нөө бактерийн асуудал шийдэгдэнэ. Тий. Дээр нь хот руу орж ажил хийж байгаа аймаг сумаас очиж байгаа маш олон залуучууд биш үү? Малын түүхэд юм. Энэ зогсно. Хотын төвлөрөлт чинь багасна. Ингээд ер нь тэгээд нэг юм алсыг харсан бодогтоод бас нэг юм мал таньдаг хүн юм уу? Нэг өдөр Монголынхоо ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй нэг дөрвтойхон бас нэг юм хийхгүй бол болохгүй байна. Үнэхээр болохгүй. Би одоо бас ингээд нэвтрүүл хийгээ зүгээр одоо ингээд гүргээд байгаа ч гэсэн давхар бас энэ ийм туршлага байсан юм бэ шүү.
Энд нь бас ингэж юмнууд нь бас болохгүй байгаа юм байна. Энд нь өв соёл байх шүү гэдэг. Энэ нэвтрүүлгээр одоо дүүн одоо хүргээ яваад байгаа юм шүү дээ. Ард түмэндээ бие биенээсээ суралцах ажил хамгийн чухал ажил. Нэвтрүүлгээр дамж одоо юм гинэдсэн чи нэвтрүүлгээр дамжуулж ажил хийгээд одоо ингээд ярьж хэрж байгаа юм ингээд бүтээд ингээд яг амьдрал дээр биелээ олдог бол үнэхээр одоо сайхан байна. Үнэн төрх бидний гадар тариадынгийн үйлдвэрч ялгаагүй, малажхан үйлдвэрч ялгаагүй гэхгүй хамгийн гол нь одоо хөдөө орон нутгч нь гадар тариадынгийн үйлдвэрлэлд ажилладаг ажилчин гэж байх. Одоо компани гэхтэл одоо намар одоо трактор компани жолооч нарыг одоо за би ч одоо нас дээр гараач одоо бас надаас төвөө ганц 2 төвөө 5 төвөө юм уусч гэсэн одоо хөшлөөд одоо түүнд би тэдэн төгрөгөө компаниа өөрлөө тэгээ тариагаа хуулж харж байна шүү дээ. Энэ чин улс их орн маань юу вэ? Улс их орн маань талах тарианы төлөө ард түмнийхээ төлөө юу хийж байна гэдэг чинь энэ дээрээ бол харагдахгүй л болчих гээд байна. Дээрээ л бол харагдахгүй л. Мал жалгаагүй одоо мал малдаг малчин хүн байхгүй. ховордчихэ. Ховордохоор барахгүй. Мал чинь одоо ингээд одоо нэг бид чинь мах гурил гэж байгаа шүү дээ. За энэ нэг мах гурил 2 гэдэг 2 хүнсийг хилээд байна. За мах чинь өөр мал аж явах шүү дээ. Тийм ээ. Гурил гэдэг чинь өөр газар тариа. Тийм газар тариа. Энэ хоёр салбарыг л одоо гол үндсэн толгуурлаж байгаа юм. Тариалан үйлдвэрлэлд ингээд ажиллаж явах тэр хугацаанд бол үнэхээр одоо хангамж бол харьцангуй дээрээсээ одоо төрөөсөө гэдэг юм уу. Ингээд асар сайн байсан. Дэмжлэгч их сайн байсан. Тэр дэмжлэг нь юу харагдаж байгааг вөхөр дэрэг одоо яг ажил үүрэг гүйцэтгэл явуулж явах шатах тослохын материал шилбэг хэрэгсэл гэдэг асар их юм шалтгаалаа шүү дээ. Хувийн бэлтгэл, аж ахуйн бэлтгэл гэдэг одоо бүх бэлтгэл ажлууч нь ерөөсөө яг л дээрээсээ ингээд шат дараалаад ингээд шалгагдаа шигшигдээ одоо ингээд яаж баригадууд болгон ч одоо үртэрээний баригадууд гэх чинь нэг 10 хэдэн хүнтэй баг 20 хүнтэй тэгээд дээрээсээ галтгоотоо бэлэн дээр чинь үйлчлэгчтэй байр орон байр бэлэн ингээд тэнийг сайхан аваад явахын тулд ажиллаж байгаа хүн л одоо хичээд явдаг л одоо тийм л үнд ажиллаж байгаа хүн би өөрөө сайн ажиллаж badal сайн нэр зүүнөх хүсээ сайн ажиллах юм бол надад юу ч болтохгүй. Гэхдээ 10 хэдэн компани ингээд явуулаа гэж нэг өргөд 12 компани байлаа гэж 12 компани нийтэн зэрэг паркет л одоо бүх бэлтгэлээ хийж байгаа паркет гараад явчихсан. Тэр 12 хүнээс л үлдчих юм бол тэр хүнд юу үлдэх юм юу ч үлдэхгүй шүү дээ. Тэднийг манлаж, тэднийг хошуурчилж, тэднийхээ төрөн гарт тэднийхээ сүлд ажилласаа бууж байж тэр бууж байж юм олж одоо ажлын хөдөлмөрийн үр бүтээл гарна учраас бүгдээрээ л ингээд зэрэг ороод зэрэг гараад ингээд барахад ингээд хүн бүх ингээд мэрэгэж ирэх. Би боддгийн тухайн үед захиргаалтын үе гэдэг. Захиргаалтын үе асар их одоо хамт олоороо ажиллах, асар их хамт олноороо юм бүтээх, асар их одоо юм хийх. Одоо тийм үеийг чинь бүрдүүлж өгсөн байхгүй юу? Одоо тэр юмнаас ч л одоо ингээд юм авч чадахгүй үйлчлэсэн дэргээ тэгээд байх. Жишээ манай мэргээд гэтэл одоо 8, 9, 10 компанитай байсан. 12 3 одоо гинжит трактор хавар нөгөөт чинь боловсруулалтанд явна, засвараа хийн, зуныхаа урансанд явна, урыншийнхаа боловсруулалтыг хийн. Шат дараасан бүр тэдээс тэдэн хоногийн тогтцоонд тим хийн гэж тийм нарийн одоо зохион байгуулалт ажилтаа байсан байхгүй. Номын тариа хоолд Английн хатан тэдэнд эхлээ тэдэнд ингээд явна гэж. Цөм агроном, цөм малын хөдөө аж ахуйн мэргэжилтэнгүүдийн одоо ингээд тэгээд тэний шин бүр одоо сангийн аж ахуйгаараа хамт олноороо энэ шин одоо ингээд за тэр хүн тэр бэргээд тэдний өдөр ангилландаа гарна тэдний өдөр ингээд цариулна мэргэжилтгүүд сайхан зөвлөлт мэргэжилтгүүд байгаа төлөвлөгөөтэй тэр үед одоо тариага хаана авч тушаадаг байсан дархан ямар үйлдвэр дархан Элбаатар Сэлэнгийн гурлын үйлдвэр дарханы том Элбаатар байсан одоо энэ Сэлэнгийн гурлын үйлдвэр байсан Сэлэнгийн гурлын үйлдвэр байсан ерөөсөө тэгчид тэгээ манайх чинь сангийн аж ахуйн очоод түүхэндээ ингээд яг захиргаалтын үед 3-4 удаа нэг мундаг ургасан авсан. 1985 онд бол үнэхээр одоо мундаг ургасан 85, 86, 82 оноод тэр чинь одоо дархандны чинь хар зам чинь бүтэн хаагаад будаа буулгах талаа болгож хэлсэн шүү дээ. Тэгээ илүүдл угаа
хоошоо гаргаж одоо гаргаж идэв шүү дээ. Тийм үү. Дотоодынхаа үйлдвэр бүх хэрэгцээг хангаад үрээ авч үлдээ гурван өдрөө хангаад тэгээд тэр үе чинь одоо бид нар ажиллаж байсан бид чинь зөвстэй тийм жинхэнэ одоо өдөр шөнөгүй л ажиллаж байлаа. Бас хүнч тэгээд сурчтгэл юм байна лээ. Би бол одоо нэг шинэ ямар ч ажлын үед нэг 30 минут сайхан амарчи да гэж бодох юм бол 30 минут амраал босоод явна. Тэгж ижил одоо тэр нэг хөдөлмөрийн баатар гэдэг одоо авраг гэдэг тийм одоо тийм болдлуудыг чинь биелүүлж тэгж л одоо миний хийж байгаа ажлыг бол би одоо ганцаараа аваачлаач хийсэн юм биш. Тийм тэгтээ тухайн үед газар тариалангийн үйлдвэрт ажиллаж байсан бүхэл хүн бараг тэнд ажиллаж байсан. Тэнд дотроос мундаг одоо тооцоотоо бригад гэсэн тойлоод гараад ирсэн ийм сайхан усуд байсан л да. Жишээ нь зүүн бүрнгээс ингээд чөнжөрмөдийн нацад орж иж мундаг аж ахуйн тооцоотоо ерөөгийн алтан гэрэл байна, алтан хүүгээл за ингээд тэгээд сайхан усуд байсан. Тэдний одоо туршлага дэмжлэг одоо энэ тэр бүх юм чинь сонин хэвлэлээр гарч ийн тэр тэгшнэн тооноргууд тайруулаад энэ жилийн улсын аварга болцсон байна. Тэгээд тэдний игнийн талд хөрхийн тулд өөртөө шаардлага тавиад өөртөө жоохон тооцоо хийгээд одоо тэгээд түрүүн би хэлдэж ш хамт олонныхаа дотроос одоо яаж зуграад гарах вэ гэдэг чинь. Тэгээд хамт олонныхаа ламанлаад тэнийхээ дотроос одоо ингээд одоо төрүүлж гараа сүүлдэж буугаад зэрэг буугаад ингээд байгаа нөхцөл чинь хэн юу илүү гарах юм бэ? Тухайд хоёр хавт ажилдаг байсан уу? Манай ажиллахдаа би пүүлэгч хийжсэн будааны. Зөв. манай Тэгэхэд энэ дарагтын жолч байсан. Танаа аав ээж юу гэдэг юм бэ? Би аав ээж болсон газар тариалан хүмүүс. манай хатан бол их мундаг туршлагатай. Манай аав ээж 64 оноос эхлээд газар тариалан бол арангаас мал тоож ирээ цагаа сэлэнгийн цагаа нөрлөө. Тийм сэлэнгийн Зөв. Тийшээ бас ингээд авдаг байсан. Тэнд ирээ тэндээс мал Нэгдлээ үү? тий. Арангаас нэгж мал тоож ирээ. Тоогөрч юм. Зөв. Тэгэл аргастай техникүүд ичээд ол тарактын жолооч болсон гэсэн. Тэгээд энэ газар дараа шинжил хийж анх байхад энэ цагаан оны юу 58 он гэсэн. Тэгээд ажиллаж ирээ. Тэгэл тэр чигээрээ тарактын жол. Манай ээж бол баригдын тоогооч хийсэн насаар тэгээд хоёулаа. Зөв. Тэгээд газар тариалангийн дотор. За энэ дүүгийнх нь нэвтрүүлгийг дэмжиж хамтран ажилладаг байгууллага эсгээ туурахтан монголчуудынхаа энэ өв соёлыг хойч үед өвлүүлэн үлдээх зорилгоор хамтран ажиллаж байгаа байгууллага маань манай нэвтрүүлгээр дамжуулж гарын бэлгээ өгүүлсэн байна ах минь танаа. За баярлалаа. За энэ угаалгын нунтаг гэж байна. Поко ах минь. За. Ингээд нэг багц дөөрөн бас биелэгтэй явдгийн дүүнүүд байна. За энэ угаалгын нутаг хар цуугаан гэж байна гэх юм байна. Өнгөөр байдаг болсон юм биш үү одоо юм хөгжөөд урд нь чинь бүгдийг хийж байгаа л нэг эргүүлдэг байсан. Одоо ч ингээ хар цагаад нар ялгадаг болсон юм байна. За энэ цагаан овцуугаан гэж байна. За баяр. За. Эдний хамт олноос ингээ танаа гэр бүрд бас өгүүлж яах юм байна. За энэ аяр тав угаадаг шингэн байна. Гойхон брэндийн хамт олноос өгч байна. Сар шиндээ сайхан шинлээрээ гэж. Олон жил одоо Монгол улс их орныхоо хөдөлмөрлөд зүтгэж явсан хоёр буураад талхсж байгаагаа бас илэрхийлж энэ гарын бэлгийг бас өгүүлээ ах шир минь. За олонтой явах сайхан шүү дээ тэгээ буу юм. За ингээд өнөөдөр манай сайхан Сэлэнг нутгийн баруун бүрэн сум гэж ийм сайхан сумаар ороод бид бүхэнтэй уулзаж учраад бас явсан гадрынхаа сонин сайхан арга туршлагаасаа бас хуваалцаад бидний одоо сэтгэлдээ тээж явдаг, бодож явдаг юмыг юмны зах зохиос нь бас өргөн дамжуулах энэ одоо үргийг хүлээгээ та бүхэн маань ингээд явж байгаа тууд их баяртай байна. За баярлалаа. Нэвтрүүлгийг сонирхож үздэг. Таалагдж байна уу? Их туурахтан гэдэг хүн нэвтрүүлгээс нэг
ийм том малгайтай хүн хийдэг нэгдүрдгийн хүн мөнөө гэлтэй гадар тариалангийнхаа гадрын халууны дараагаас асуусан чи мөн тэргээд инээж өнөөдөр бид тийш төөр орох юм болов гэсэн чи ашгүй харин манай гэрт ирээд одоо бид бүхэнтэй танилцаад бид бүхэн яаж амьдарч юм мачин хүн ямар хүн янзтай байна гэдгийг бас амьдралыг бас зах зуус нь хараа судлаад ингээд одоо энэ олны хүртлээд болгож яваа та бүхэндээ маш их баярлалаа. Энэ сайхан ажилд чинь буянтай ажил чинь ажлынх өндөр амжилтыг хүсье. Та бүхэнд танаа хамт олонд эрүүл хамгийн сайн сайхны бүхнийг хүсэгээр өгөөд өвөлдөө тавтаа сайхан өвөлжид сар шиндээ сайхан долгоцсахыг ерөөл дэвшүүлье та бүхэндээ. За ерөөл дөрөвд мартаж хурээ.